За сайн уу guys. Би өнөөдөр аяллахаа тухай бичлэг хийх юм уу гэж бодлоо. Тэгээд бид гурав Сэлэнгээс хот хүртэл автобусаар яваад тэгээд дотоос замын үт хүртэл вагоноор яваад тэгээд дээрээнд очоод тэгээд динозаврын музейд очоод тэгээд тэр нэг шин том динозавр тоглоомын талбай эднэрийн үзээд зугаалаад явж ирсэн. Ингээд за тэгээд ингээд буудлын руугаа яваад замаар явж байхад энэ нэг жижиг юм гарч ирэхээр нь ингээд нэг төмс авч идсэн. Тэр төмс нь айгүй гоё байсан гэж үпэн. Тэгээд айгүй гоё байсан. За тэгээд маргааш өглөө нь ингээд хөх хот явах гээд тэгээд одоо онгоцны буудлынхаа коридорт нь ингээд ирсэн байна. Тэгээд Джимс идээд сууж ин онгоцны цаг маг нь арай болоогүй. Нислэгээ хүлээгээд за тэгээд бүр болохгүй болохоор нь бүр тэнд нэг гоё сандал бахаар нь суугаад уцаа үзээд тэгээд одоо юу руугаа орж байгаа онгоц руугаа. Энэ онгоц орох зам. Тэгээд ингээд гүүшгиймар нь явж байгаа. За тэгээд онгоцны дотроо сууж байгаа. Нилээ хөөрд юм байлээ. Бүр үүл мүл даваад бүр анх удаа онгоцонд суудсан. Бүр амар юм байлээ жаахан эвгүй. За тэгээд Ванда Плаза гэдэг нэг том дэлгүүр рүү явах гээд алхаж байгаа. Хөх хотод очсон. За тэгээд Ванда Плаза дотор Легоны дэлгүүр байхаар нэг орж үзэж сонирхсон. Тэгээд энэ Симба моцил гээд 9 шид юм байсан. Нийлээ бүгдийн Легогоор хийсэн. Энэ ордон байшин бүгд Лего. За тэгээд энэ нэг морин хуурч байгааз энэ нэлийн том юм байлээ. Бас л Лего. За тэгээд энд бас би өөрийнхөө нэрийг Легогоор бичсэн хөөргөн байгаад бичээд үлдээсэн. Тэгээд Монгол хүн харвал уушиг гээл тинүнгээд ицсэн. Хадаа тинүн. Гоё ягдтыг. Манайш бас нэг нэрээ бичсэн. За тэгээд бас нэг смайл тавиад тэгээд одоо өөрийнхөө нэрийг бичсэн байгаа. За энд ингээд нэг богонд цуусаа нийлээ өвгөн байлээ. Бүр хидч тойрсон баг 3-4 тойрсон энэ скин богоноор. Энд ингээд бууг бараал ингээд зомби роб топ юу эдийн зомби мангас нийлээ их юм устгасан. Би бүр 500-300 авсан. За ингээд яваад хоёрыг ингээд явж яхад ээж дэлгүүр хийсэл бүр гоё болсон. Би хоёрын тоглоод бүр гоё. Энэ баг Ванда Плаза чинь бүр амьдрал юм байлээ. За тэгээд ганцхан ингээд нэг хэсэг рүү н ороод айлмтай мөстэй жуус аваад. За тэгээд анаа бас айлмтай мөстэй жуус уугаад сууж байгаа. Би бүр яг хатаж хөшгсөн ба. За юу. Ванда Плазагаар 2 цаг гараа хийсэн. За ингээд заримгаа долоогоор явж исэн чинь гинт нэг барилын музей зам тараад тэгээд үнгүүн байлээ. Тэгээд энэ нэг баримл зөндөө гоё 9 шидийн баримл байд юм байлээ. Жишээлбэл даргууллын хүн л харагдаж байна. За тэгээд бид хоёр бүр шоконд ороод явж байна. Ийм баг коронавирус дууслаа гэж зүгээр маска тэлсэн зүгээр жаргацсан хүн байж ин да. За энэ ингээд нэг сарамгчин хүүхдэд твэрсэн харагдаж байна. Нэг бол бодсон ч юм шиг. Хардаа энэ айгуу сонирн баримлаа. Хүүхдэн нар. Энэ Чингис хаан байна. Чингис хаан. Миний Монгол нутгаас энийг битгий яав. Хаха. За энэ одоо юу юм бэ? Би жахан мэдгүй л байл та. За энэ бол сарны хат юм шиг. Сарны хатан зүгээр сар.
сарны хатан. За энэ бол хүүхдэд твсэн нэг хүн бэ. Энэ нэг бүрэмэр твсэн. Гэтэ юм шавраар хийгээгүй модоор хийцсэн юм шиг. За ингээд явж байгаа. Нэгэн том юм байлээ энэ бүр гарах гарцаа олоогүй бүр төөрж өгсөн. За энэ нэг робот тайлбарлаж ингээд гэтээ хитаа жон гэл ярьсан. Бас хитаар ярьдаг нэлээд ойлгомжгүй. Бас роботоор тайлбарладаг болцоо энэ хитууд чинь бүр амар зүгээр. Бас зураг мургийн гидсэн дээрээ гаргаж чаддаг. Бараг гидсний хүйсэн дээр нэг компьютер гарч ирээд за гидсэн дээр үгүй гэд битсэн чинь үгүй гараад ирэх юм уу хааш. Тэ нэг иймэрхүү. Гидсэн дээр нэг уран баримл. За энэ бол энэ дээр зураг гараад тэгээд цаашаа ингэж баримл болж байгаа хүн юу луга алхаад явж байгаад тэгээд буудлын руугаа им тагнуулч парт 1 заа юу одоо парт 2 нь гарч ирнэ. Энэ бол парт 1 юу ч парт 2 нь бүр алдаг заа юу. Одоо удахгүй парт 2-ын бичлэг нь гарна. За гарч ийн. За парт 2 гарч ирлээ. Тагнуулч парт 2. Гайхсан. За ингээд буудлын руугаа ороод бас буудлынх нь орой хоолмол өдрийн хоолмол эднэрээ бас роботоор зөөдөг юм бэлээ. Бас гэтээ би түнлүү хилээ гаргаж маргаж яхан мангацсан та. Хилээ гаргахаар тоодгүй юм байлээ. Зүгээр л хоол гэл бас гой мой царай гаргад юм байлээ. За ингээд буудлынхаа өглөөний цагаа идэж гин. За тэгээд алхаад шинжлэх ухааны музей орсон. Үгүй алхаад биш шүү такси даад жаахан буруу яриад. За тэгээд энэ нэг амар олон болгоцсон нэг гүрэн дотор нэг тэл болгоод яаж юм болгоод ит. Би бүр төөрцөн заа юу. Би бүр ингэж мингээд бүр шокнд. Бараг монголчууд ийм юм хийж чадах юм уу? Тэгсэн чинь зүгээр арыг нь гаргаад ирчихдэг. Тэгээд бас ийм төл байдаг заа юу. Зүгээр ийм төл байдаг гэд бодчих. Амсон. За энэ бол амар төөрүүлт юм байлээ. Би бүр өөрийгөө гэсэн чинь зүгээр амар төөрсөн. Би бүр ээжиг олох гэж бүр 20-30 минут төөрсөн. Хаана л гээд харсан чинь ёо ийм бүр амар юм байлээ. Орвол та нар баг үйлэн заа юу. Баг ганцаараа орвол баг гарцын олохгүй заа юу. Бүр амар юм байлээ. За энэ л гээд төрсөн чинь зүгээр төл байдаг бол яах вэ? За энэ бол аггүй сони юм байлээ. Би ширээн дээр ингээд гэтээ ард нь зүгээр ийм юм байд юм байлээ л дээ. Би ингээд ширээн дээр зүгээр хөлгүй ээж маань зүгээр ширээн дээр намайг хөл гаргүй тавиад өргөцсөн юм уу. За ийм бас жаахан сонирхолтой юм байлээ. Энэ жаахан олон болгочихдаг. Бараг элен тэнэг юм бэ. Ийм бас аггүй сонин төл байсан заа юу. Намайг бүдүүн тунхай болгоод би бараг одоогийнхоосооч бүдүүн болцсон заа юу. Намайг харалтаа бүр амар бүдүүн болсон байгаа зү. За бас ийм аггүй гайгүй юм байлээ. Энэ аггүй гоё харагдсан байлээ. Сансар судал од модоор яваад байгаа мó хаашийн тэнгэр мэрзээ. Бас энэ хашаа аггүй хөөрх юм байлээ. Доорхон шил юм байд юм байлээ шүү. Бас аггүй жаахан толгой эргээдж байгаа юм шиг. Им жаахан толгой эргүүлмээр байгаа зү. Пуужин гарч яваад байгаа юм шиг. За энэ бол ийшээ энэ гэхэд тэр цаана байгаа хүнд нь арай тод харагддаг сонсогддог тийм. Энийг дараад тэгээд буцаад уугаар баг хүй салхи үсгээд байгаа мó. Одоо хар дотор нь буслаад за тэгээд дараад гараа авахаар ингээд хамаг уурн гарчдсан байлээ. Бас сонирхолтой байлээ. Тэгээд бид хоёр хамаг хүчээрээ хайгуу удаа дарж агаад
Тэгээд тавьсан чинь нэг их хутаа гадгүй юм байлээ. Гэтэ сонирхолтойс. За энэ бол айгүй гоё юм байлээ. Бөмбөг нь айгүй хурдан эргэлддэг юм байлээ. Юу л эргэлддэг. За энэ бол жаахан гоё. Энэ юу аадтэй? Цахилгаан дамжуулалт байгаад айгүй жижигхэн хот. Та нар хэзээ ч юм жижигхэн хот харж байгаагүй. Дроноор дээшээ хараад байгаа юм байна. Энэ савлууд жаахан гоё байсан л да энэ савлууд. Гэтэ энэ өөрөө савлчт юм байлээ. Айгүй сонь. За энэ ингээд тог гаргаж. Тог. За тэгээд дээр нь ингээд тог гаргаж байгаа нь яг бүтэн ногоон болсон бол яг жинхэнэ тог гарч ийна гэсэн үг. Бөмбөлөг. За тэгээд дахиад би ингээд дахиад тог гармаас санагдаад тэгээд би бүр тогондоо бүр үнэн дуртай болцсон. Хата энэ эргэж ягаад. За энд ингээд тог гарч ягаад ээж би хоёр бүр өгтлээ яасан бүр. За энэ бол хүйс салхи цунами. Энэ төмрийг нь үрээд байх тусам айгүй цунами гардыг байгүй. Цунами гиншүү торнадо гардыг байлээ. Юу л их айгүй хурдан үүрэх тусам айгүй цунамигүй хүйс салхи гарна. Юу нэг жаахан сонирхолтой бас ус буцалгаад байгаа юм хааш. Гэтэ яагаад хүйс салхи гараад идэв жаахан ойлгоогүй дээ. Хятад мэдж байгаа. Болохоор яадаг. За энэ бол өөрийгөө хэрвээ яг өрөөд энэ гарсан бол өөрийгөө дийлж гинэ гэсэн үг. Гэтэ би дийлгээгүй дээ. Энийг ингээд дарахаар хүйс гардыг байлээ. Айгуу сонирхолтой. Анаа бүр амар их хүйс гаргасан. Гэтэ би ч гэсэн хүйс гаргасан л да. Гэтэ жаахан баг байгааз. За ингээд хүйс гаргаад гэтэ би нэлийн том хүйс гаргасан. За энэ дээр бол анаа бүр амар алсан. Би бүр яаж игээд жинийг энэ нэг олстой бөмбөлгийг яаж ингэж чадаагүй заяо. Дараа даахт хөдөлгөө. За энэ бол ингээд энэ төрдөг байшин шиг замаар ингээд яг байсан байранд очт юм байлээ. За энэ бол нэг дэлгэгдээд хаагддаг. Гэтэ энийг яадгийг олоогүй л дээ. За ингээд энэ бол хоолой, сонсдог хоолой. Нэг хоолойгоор яваад нөгөөний хоолой руу ороод тэгээд нэг юм хэлвэл айгуу тод сонсогдно гэсэн үг. За юу. Энэ бол сансар ер нь бол гайраг ертөнцийн гэсэн үг. За энэ ингээд баахан бөмбөлөг гэтээ яадаг нь олоогүй чимэглэл юм. За ингээд гаргаар нь явж үзсэн онгоц юу чинь бас бүр сансрын хөлөг онгоц сонирхсан. Бас сансрын хөлөг онгоц дотор нэг орж үзсэн. Энэ бүр яг жинхэнэ юм шиг. За би бүр хөлгийн ахмад болсон зүгээр жолоогоо хийж яв. Бас ирүүл байх хэрэгтэй. Бас дасгал хийц. За энэ бол хоол байна. За энэ зүгээр кино байна. Би зүгээр сансарсан анхны хүүхэд болчоод явж исэн да. Энэ минь зүгээр цонх шиг юмны цаан зүгээр дэлхийгээр яваад байгаа юм шиг зүгээр дэлхий мэлхийг харуулсан. Бас энэ орн босоогоор унтдсан байна лээ. Эн чинь бас ийм орн дээр унтдаг гэд бодвол яах вэ? Ингээд унтдаг заа юу. Бас нийлээ өөрийгөө яад юм байна лээ. Бас ингээд өөрийгөө унгаахгүйгээд бас бүсэлчт юм байна лээ. Гэтэ би хийж босоогоор унтж үзээгүй л дээ. За энэний ард бол юу нэл зүгээр жорлон нэм байдаг байл яах вэ? Ийм заваа аргагүй л дээ олон үнийж. За тэгээд нөгөө тал руу нь орж үзсэн.